Бидний зөвхөн монголчууд төслийн багийн энэ цагийн монголчуудынхаа өнгө төрх, үүх, түүх, өв соёл, ёс заншлыг түүхчлэн авч үлдэхийг чармаа ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бид нар энэ цагийн хамгийн дэвшилтэд техник, технологиг иж бүрдлээр нь ашиглаж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид 21 аймгийнхаа 400 гаруй сум суурин газраас 5 аймаг 100 орчим сумдад ажиллаад байна. Энэхүү аймаг сумдад явахдаа бид нэр 3 машинтай нийтдээ 60 гаруй мянган километр замыг туулж 180 гаруй терабайт материалыг цуглуулсан байгаа. Энэ төслийн хүрээнд бидний авч цуглуулж байгаа бүх материал, зураг, видео, аудио, текст энэ бүх юм нийт монголчууд нээлттэй байх ёстой. Тэр тусмаа оюутан, сурагчид, судлаач, түүхчид та бүгдэд үнэгүй байх ёстой гэж бид ойлгоо. Цаашдаа бид нэр зөвхөн Монгол орныхаа газар нутагт ажиллахаас гадна Халимаг, Туваа, Бурят, Өвөр Монгол болон шинэ цагийн нүүдлийн төвлөрлүүд болсон Япон, Солонгос, Америк, Европ, Австрали гээд дэлхийгээр тарсан бүх монголчуудаа бид хүрэх болно.